Ганагийн сүгт давтай морил. Сонсогчдоос ирсэн хууч яриануудыг эмэгтгэн хариулж танд хүргэж байна. Танд яриулж контент болгох болсон явдал байгаа бол Instagram-ын Гана TV хаяг руу бичээрэй. Сайн байна уу? Та бүхэнд өөртөө тохиолдсон нэг хажиргалтай эвгүй явдлаа ярьж өгье. Тэр жил би 8 дугаар ангид орж ирсэн. 100 болгон хөдөө байдаг настаа аав ээж тэр очиж тусалдаг байлаа. Би өвгийн л мал хариулах их дуртай. Морин унаад дуу аялаад явж байх сайхан шүү дээ. Гэтэл тэр жил аав маань минийх ганц морин амраа хонь ямаага мотоциклоор хариулж явахгүй юу гэхтэн би дуртай дургүй л зөвшөөрсөн юм. Үүнээс хойш 2-7 хоногийн дараа тийм аимшигтай зүйл болно гэж хэн мэдэх вэ дээ. Тэр өглөө ээжийнхээ чансан цаг уужхаад малаа урд талын нуур руу орууллаа. Үд хэвийнхэн алдад мал маань баруун хоошоо бэлчгтэн би хураахаар явсан юм. Аав ээж хоёр харанхуй бүрэнхээ болохоос өмнө малаа наашлуулаарай гэж загсан болохоор би мотоцикл унаад яарч харлаа. Тэр үед жаахан ч байж бас нэлээд хурдтай давхдаг байсан. Гэтэл гэнэт хаанаас ч юм нэг зээр гарч ирээд миний урдуур хараадаг юм байна. Би ч хүүхэд байсан болохоор гүйцэндээ гэсэн сахилгагүй санаа төрж араас нь хөөсөн. Тэгсэн тэр мөчөд нүдний буланд нэг хар сүүдэр шиг эсвэл зэрэглээ шиг зүйл яг архан талаас минь дагаад байх шиг зэрвэс харагдсан. Би айж хүйтэн хөлсөж ихраад гар салганаад хэллээ. Юу өнөөх зээрийг хөөх. Айсандаа хаазаа тулталдраад эргээд артал өнөөх ардаас явж өсөн зүйл алга болчихж. Ашгүй тэгээд санаа амраад урагшаа артал би мотоциклтойгоо онхолдож байсан. Цаав ингэж өгдөг юм бэ ч л гэж бодсон. Хурдтай явж байсан болохоор мотоцикл маань нэг тал руугаа унаж би өрүүлнээсээ тас зуурсаар чирэгдсэн юм. Нүдэ нэхэд ихэндээ хамаг би янгнэж толгоогоо даахгүй байсан. Арай гэж босоод мотоцикл өндийлгүүд гэрлүүг харьсан. Миний баруун гарын эгэм хугарчсан замд явж байхад үгээр хэлхэн аргагүй өвдөж байсныг тод сандаг. Арай ядан гэртээ орж аав ээжтэй болсон бүгдийг хэлжүүлээ. Би тэр араас дагаад байсан зүйлийг сүнс чөтгөрн байсан гэдэгт итгэдэг. Тэгэж мотоциклтойгоо онхолдчиход яаж амьд үлдсэн юм үнэхээр л амьдрах хувьтай байж дээ гэж өөрийгөө боддог шүү. Гэхдээ үүний дараахан бас сони явдал болсон. Аав ээж хоёр малаа туугаад явчихсан би гэртээ ганцаараа унтаж байлаа. Гэтэл гинэт гэрийн баруун хан цөмрөөд хоорондоо ноцолцсон хоёр зүйл ороод ирсэн. Дөнгөж сэрээд нүдээ нэгээд харсан болохоор үнэхээр идэгмээргүй санагдсан л та. Хоорондоо ноцолдож байснаа нэг над руу түлхчихсэн. Тэр хоёр яг хүн шиг мөртлөө үснөөс уулсан хажин амьтад байсан. Тэгээд л миний ухаан баларцсан да. Яг л сүнс минь биеэсээ гарчихсан юм шиг унтаж байхаа өөрийгөө хөндлөнгөөс харсан. Тэгсний удалгүй буцаж сэрсэн. Өнөөх хажин хоёр юм алга болчихсон байсан. Айдас гайхшрал хоёр зэрэгцээ идэл хоцорсон доо. Ээж маань үзэж хардаг хүн дээр очтол хүүчин гүйдэлтэй газар яваад нөгөө ертөнцийн зүйлтэй таарсан байна гэж хэлж байсан гинлээ. Одоо би 18-тай эрүүл саруул сайхан л амьдарч байгаа. Сайн байна уу? Би 9 дугаар ангийн сурагч. Би багаасаа л юм мэдэрдэг сонио хүүхэд байсан. Сүнстэй байшин энтер байвал урдуур нь явхад шууд л мэдчихдэг. Гэхдээ ээжтэй хэлдэг. Манай ах надаас 13 насаарах их үздэг хардаг хүн байсан юм л да. Нэг удаа ах маань хөдөө айлд шөнө гэр тойрч маажаад эвгүй байна гэж дуудагдаад очсон юм билээ. Тэгээд буцаж ирэх замдаа машинтайгаа осолт ороод найзынх нь хүзүүгэнтэж манай ахнаас орчихсон юм. Тэгээд би тийм хүн болвол амьд минь халтай юм байна гэж бодоод айчихсан. Тэр үедээ ч жаахан хүүхэд байсан л да. Нэг удаа би хөдөө явж байсан чи эвгүй зүйл мэдэрч шар ус усод сонирн болсон. Дуу дагаж дуулаад явж байсан хүн чинь гинтэл хөлс чихраад эвгүй оргиод эхэлсэн. Замын хоолны газар зогсож хоол идчихээд цааш хөдөлгөөд ээж намайг эвгүй байгааг мэдээд толгойн юм өгсөн. Тэрийг нуугаа толгой өвчнөж намдаа тайвшраад унтчихлаа. Тэгсэн чинь хардарч эхэлдэг юм да. Тэр зүүд их сөнө. Бүр ямар ч утгагүй. Нэг танихгүй өгч надаас намайг явуулчих гээд учир зүггүй гуйхаад л. Би ч зүгээр л тэр үедээ тоохгүй өнгөрсөн. Гэтэл шүн бүр зүүдэнд орж ирдэг боллоо. Өмнө минь ирээд уйлаад л байна. Юм хэлэхэр тэрэгч муухай хараад гараад явчихна.
Тэгээд л би сэрчигдэг. Ингэсээр бүр унтахч өсөлг боллоо. Сүүлдээ би бүр даасчихсан, сүнсэнд даруулдаг болсон. Зүгээр явж байснаа гинэд тамир тасраад би нэг л эвгүй болчихно. Сүүлдээ тэсгээ болоод ээждээ иллээ. Хамаг сайн гэсэн үздэг ардаг бүх хүн дээр очисон. Гэхдээ би лам нарын дэргэд өөрийгөө барьж чадхаа болчихсон, урдаас нь орилоод өөрөө трийгэ болохгүй гэдгийг мэдээд байгаа мөртлөө муухай хараад хэрэлддэг болсон. Ээж маань ч бүр аргаа бараад найзтайгаа ярьж угаад ховдод байдаг нэг настай бөөдөр очлоо. Би очиод дахиад л бие барьж чадахгүй орилж гэлсэн. Тэр үед намайг тэр бөө шууд нэг том бүдүүн шүртэй юмар шавхурдсан. Би ухаалтаа зэрсэн чинь ээж уйлчихсан бөө нэг л чухал царай гаргачихсан суучвал. Би ямар ч тэнхэх болчихж. Өглөө эрт ирсэн байтал гадаа харанхуй болчихсон байна. Би унтсан дүр эсгэж байгаад юу болоод байгааг мэдэх гээд гүрийсэн л дээ. Гэтэл намайг тэр бөө сэрснийг мэдчихээд би энэ яаж байна гэж асуусан. Би тажгүй дээ гэж хэлээд босгосон чи хэвтчихвэ гэж. Тэгснээ нэг юм найруулж угаад би дахиад унтаад өгсөн. Тэгсэн чинь зүүдэнд нөгөө ихч намайг цоо ширтэж байснаа болооч гэж орилж байдаг шүү. Үнэхээр л би тэр ихчтэй ярилцсан. Та намайг 50 байлгаач гэсэн чинь тэр ихч надад миний имийг өгөөч гэсэн. Юу их тэрвэ гэд би асуусан чинь тэр ихч орилоод гараад явчихлаа. Тэгээд сэртэл тэр бүү бас намайг цоо ширтээд урдаа суулгаад би яах вэ энэ охинд л хэцүү байх нэ гэд ээж дэлсэн. Би юу болоод байгааг лавлаж суухад тэр сүнсний имийг би яваад урчихсан юм байж. Бодоод байх нэ нэг удаа би найзуудтайгаа явж байгаад цэцгэн хийтэй нилээн дэгжин жижигхэн алчуур болоод тэрийг авч харсан. Хайртай зургуудаа бөөрөн хийлж боож байгаад зураг маань хөгцөрчихсөн байхаар нь яахаараа ингэдэм болоо гэж бодоод нөгөө алчуураа зүгээр ч хайчихгүй хайжилж тоглож байгаад хайчихсан юм. Тэгсэн нөгөө сүнс надад үс сансан байсныг мэдээд бүр шок. Тэгээд тэр бөө намайг зовохгүй гэд ухаан алдуулж байгаад нөгөө сүнс гэх юм уу тэр аимшигтай зүйлийг яаж ч юм бүү мэд надаас явуулсан байсан. Гэртээ хараад сүүлийн 3 сар унтаагүйгээрээ сайхан тухтаа унтсан да. Дараа нь аав ээжийн ярианаас нөгөө бөө намайг явсны маргааш нь л өөд болсныг мэдсэн. Тэрнээс хойш би хаширсан. Газараас алчуур битгийл мөнгө ч авдаггүй болсон. Илүү болон сонирхолтой хууч яриа болон бусад контентуудыг үзхийг хүсвэл Ганагийн сүгийг subscribe хийж хажууд нь байгаа хонхыг дарж идэвхжүүлснээр бичлэг орох бүрд танд цаг алдалгүй notification-ээр мэдэгдэл очих болов. Баярлалаа. Бүр нэг мартагдашгүй мэдрэгдсэн хэд хэдэн зүйл байдаг юм. 2021 оны намар 8 сарын сүүлчээр л юмдаг. Архангайн үгийн нууранд отоглох зэг байгуулах ажлыг хуваараа хийж байлаа. Товч танилцуулбал эрэгтэй эмэгтэйгээрээ нойлын өрөөнүүдтэй тэр нь гаднаасаа тусдаа хаалгаар ордог. Боловсон нойлууд болон угаалт уруудтай нуураасаа 100-аад метр зайдаж усаа тогон залгаад л нөөцийн саваа дүүргчдэг бага оврын байгууламж л да. Ашиглалтанд оруулах төгчгсөн хөлсөөр ажил хийлэгдэг туслан гүйцэтгэгч хүмүүс маань яарад 9 сарын 1-ээс өмнө хот явахгүй болохгүй өгшөө гэд ганцаар үлдгээс аргагүй байдалд орсон л та бай. Угаасаа ч маргааш нөгөөдрөөс нь Кэмси улсууд эрхийг хүлээж байсан юм. Тэгцүүрэ ганц нэг аарсаар дутуу зүйлсээ хийгээд үлдлээ л дээ. Тэр үед ягаад ч юм нэг л эвгүй санагдсан. Үе хаанаас үнэртэж байгааг нь мэдэгдэхгүй эвгүй үнэр гараад л эсвэл ямар ч салхигүй үед гадна бүргэд хаалганууд нь онгойчсон эсвэл хаагдчихад байсан юмдаг. Тиймээс зөвхөн юм хийж байгаа өрөөнийхөө хаалганаас бусад өрөөний бүх хаалгануудыг төвжээтэй байлгадаг боллоо. Эхний ганцаараа хонсон орой толгой айхтар өвдөд сүүлдээ хий юм сонсоотч байх шиг. Хэн нэгэн чихэнд учраа ойлгохгүй бүдэг бадаг зүйл шивнээ хийдэж байх шиг санагдаад эвгүүг харна зэрэгэлдээ жуулчны бааз руу очиод толгойн юм авч байгаа тэнд хонсон. Юу гэдг нь мэдэгдэхгүй сэгсгэр биетэй хоёр нохоо шиг хэмжээтэй зүйл ген алдаад эсвэл хоорондоо ноцолдож зодолдоод тэгцүүрээ үе миний нэрээр ирж дуудаад байх шиг хачаа юм зүүдэн дөрөөд их тавгүй хонсон. Арай гэцрээд тамхи татаад буцаа зүрэн мэлэхэр миний барилж байсан гэр дээр гарчихсан нааш цааш гүйлдээд инээлдэж эсвэл уйлж байгаа юм шиг. Тэгэж зүүдлээд байгаа юм шиг сэрүүн юм шиг хар даруулсаар арай гэж үүр цайлглаа. Дахиад нэг хоноод комисс хүлээж авах улсууд ирэх байсан учраас дахиж хонох байсан юм. Өдөр нь яхав завгүй нааш цааш гүйсээр нэг мэтгэд өдөр өнгөрчихлөө.
Хийх юмч нилээн зэгцэрч гисэн ганц нэг болонда тасдагчаар төмөр тариа сууж байтал нилээн зайдуу хүн яг эмэгтэй хүн чарлах нь тасдагчны дуутай давхцаад буруу сонссон байх үнэг хярас ихтэй газар би л андуу юм сонсоо үзээ ухааны юм бодоод тамхи асаага тасдагчаач чимээг уулгаад түр амраад суулаа. Тэгсэн чи хажуугийн дүгжээтэй нойлын өрөөнд хүн яваад байгаа нь мэдрэгцэн. Хөлийн чимээ гараад л үе хөлөөж ирээд тэгснэг нэт нойлын бочкины ус шор хитл татах чимээ гараад л. Миний сууж байсан өрөөний хаалга онгорхой учраас ус бохрын танк руу урсаж байгаа нь маш тод сонсогдсон. Тэгэхээр н арайч ингэдэггүй дээ. Нутгийн зүс таних саяхан танилцсан найз тоглоомтой залуу байсан. Тэр вэлгүүдээ ухааны юм бодогдохын хажуугаар цоожилсон л байх ёстой баймаар гэсэн эргэл зэтэйгээр тэр нойлын хаалгыг таттал яахарахгүй цоочтой байсан. Тэгээд л нурууны ус босчих шиг болсон доо. Багаж юм ааж хомилгүй ухаан жолоогүй портер руугаа гүйж очиж асаагаад хажууханд байдаг жуулчны бааз руу гараад тавьчихлаа шүү. Анх удаа мэдэрч байгаа нь биш. Яагаад ч юм олоод харчвал мань шиг амтан тисгүй байхаа гэж өөрийгөө боддөг юм л та. Гай болж галз урчиж магадгүй. Нэг хараад эхлэвэл баян хараад байх болов уу гэж айдаг. Хараагүй ч хангалттай мэдэрдэг учраас үнэхээр хармааргүй байдаг үн л дээ. Тэр шөнө мөнгө муутай байсан учраас хажуугийн амралтын газраас гэр авч чадаагүй. Нэг хоногийн 200,000 төгрөг яаж дахиж төлөх вэ дээ. Тэгээд ч тэнд хонж байснаас гээд манай ч айлынх нь хаяан шахуу машин асаалттай дотроос нь дүгжиж яваад дээлэр толгоогоо ороогоод унтаад өгсөн. Шөнөө төөрдөг байшин шиг зүйл дотор ямар нэгэн зүйлээс зүхтэж байна гэж хар дарсаар хөлсөндөө нэвтсэн юм өглөөтэй золгосон доо. Ингэж л тэнд ганцаараа 2 онс дахиж очиагүй дэмий санагдсан. Ажлаа хүлээлгэж өгчхөөд дахиж тэр нуур руу очиагүй. Тэр хавийг хүмүүс юмтай гэхийг энд тэндээс мэрэлсэр өмнө нь дуулж байсан ч тэгэж ганцаараа үлдэх хүртлээр юм мэдрээгүй байж байгаад хитэн зүйл тэгэж нэг дор мэдэрсэн нь их л эвгүй санагддаг. Түүнээс хойш хотод гэртээ ирээд тэр газрыг тэр байдлыг хэд удаа хар дарж зүүдэлж билээ. Хэрвээ танд тохиолдсон яриулах явдал байдаг бол Instagram-ын Гана ТV хаяг руу бичээрэй. Сонсогч таны явуулж буй болсон явдлуудыг хүний нэр, газрын нэр, цаг хугацааг нь өөрчилж найруулан оруулж байна. Мөн та өөрийн түүхээ крилээр алтамадаггүй бичээд явуулвал бүр сайн байхсан. Миний оруулж буй бичлэгүүдийг цаг алдалгүй, алгасалгүй үзхийг хүсвэл subscribe дарж, хажууд нугаа хонхыг дарж идэвхжүүлээрэй.